За бүгдээрэнд нь сайхан өглөөний мэнд хүргье. Бүгдээрээ сайхан амарцгаасан уу протокол байна. За өнөөдөр хэдүүлээ ямар сэдвийн талаар ярилцах вэ гэхээр хэрхэн яаж сайн дадал зуршлыг өөртөө бий болгох вэ гэдэг талаар хэдүүлээ ярилцгаая. За тэгэхээр хүн болгонд өөрсдийн гэсэн дадал байж байгаа, зуршил байж байгаа тийм ээ. За дадал гэдэг маань болох те тухайн хүнд одоо автоматчлагдсан байдлаар хийгддэг ийм үйлдэлүүдийг хэлдэг. Бид нар өглөө босоо шууд одоо орноосоо босоод бийцдэг ч юм уу тий. За тэгээ шүтээ угаадаг, нүрээ угаадаг. За ингээл дасгалаа хийдэг, номоо уншдаг ч тийм үү. Бид нар тогтсон ийм дадал хөвшлүүд байдаг. Энэ дадал хөвшлүүд маань бид нар дөнгөж төрсөн цагаас ахуулаад бид бүхэнд одоо сууж хөвшиж үйждэг. Тэгэхээр муу дадал зуршил тагаар хэдий ч нэ одоо удаан хугацаанд байна. Төдий ч нэ тэр дадал зуршлаас салахад маш хэцүү байдаг. Яагаад гэвэл тарих өөрөө програмчлалаараа автоматар хийж хэлдэг. Бид нар уул нь одоо тийхгүй дээ гэж боддог. За жишээлбэл одоо гар утсаа барьж авангуудаа интернет хийхгүй дээ, фейсбુક орохгүй дээ гэл боддог. Гэтэл нэг мэдгээр рилүүд үзсэн тий, тикток үзсэн 30-40 минутыг зүгээр одоо интернет орчинд сэлгүүцээд өнгөрүүлж гисэн байдаг. За тамхи татдаг хүмүүс байдаг тийм ээ. За тамхи татдаг хүмүүс бол бүх хүмүүс тамхи татах муу, энэ одоо эрүүл мэндэд хортой, тустай биш гэл ингээл бүгдээрээ л мэддэг. Гэхдээ яг тамхи татах үедээ болох дээр одоо нэг л мэдгэд нөгөө хүмүүс маань тамхиа татцсан хэвээр ижээдэг 10 жил, 20 жил, 30 жил тамхи татцсан байж идэг. Энэ тогтсон дадал хөвшлийг өөрчлөнө гэдэг бол маш хэцүү байдаг. Яг тэрнтэй адилхан одоо хүмүүсийн амьдралд гэрлэлт байдаг тийм. За гэрлэлт гэдэг маань хоёр хүн хоорондоо уулзлаа, таалагдлаа. За энэ хүнтэй би амьдарч болох юм байна. Энэ хүнд өөрийгөө одоо ирээдүйдгээ хамтдаа босголцох боломжтой байна гэд гэрэлдэг. Гэтэл тэр одоо гэрлэлээс өмнө үерхчихсэн үе шатууд байгаа ш. Тэр үед бол тэр тухайн хүнтэй хамт амьдарч үзээгүй, зөвхөн одоо нэг 20 минут, 30 минут, 1 цаг, 2 цаг, 3 цаг тухайн хүнтэй өнгөрөөсөн байдаг. Ингээд хоногийн 24 цаг тэр хүнтэй хамт амьдраад ирэхэд тэр хүний муу дадал зуршил болон сайн дадал зуршлыг ажиглаж эхэлдэг. За улмаар маргаан үсч эхэлдэг. Жишээлбэл одоо нэг юм жишээ тэгэл нэг ингээд одоо эхнэр нөхөр хоёр гэрлээд байжсэн чинь эхнэр нь одоо нөхөр нь бухимдаад идэх байхгүй юу. Тэгээ яагаад одоо нөхөр нь бухимдаад байгаа юм бол доо гэдэг эхнэр нь нэг өдөр нөхрөөс асуудаг байхгүй яагаад ингэж бухимдаад байна гэдгсэн чинь нөхөр нь багаасаа шүдний оогоо хэрэглэхдээ одоо нөгөө ингээ хойдлыг ингэж мушгиж ингэж хэрэгэлдэг байсан юм байна. Тэгтэл эхнэр нь болох дээр ерөөсө багаасаа тэгэж шүдний оог хэрэглэж байгаагүй зүгээр ингээ базаад ингээ хойжуулдаг хэрэгэлдэг байсан. Тэгээд өглөө болгон одоо нөхөр нь ингээ оогоо ингээ бүрэнгэлчээр эхнэр нь яагаад ингээ бүрэнгэлээд идэм бол гэж тэр бүрэнгийг нь гаргаад шахаж ингэж оогоо хэрэглээд зөвхөн энэ дадал зуршлаас болоод эхнэр нөхөр хоёр хоорондоо муудалцж байгаа жишээтэй. Тэгэхээр хүний амьдралд өөрт нь мэддэгддэг болон мэддэгдэггүйгээр дадал зуршлууд байнга бий болж идэг. За сайн дадал зуршлыг өөрийнхөө амьдралд оруулахад маш хэцүү байдаг. Яагаад гэвэл тэр зүйл маш их төвчөө шаарддаг. За муу дадал зуршлыг амьдралдаа оруулахад маш амархан байдаг. Тэр нь хүнд маш гоё тайвшрлыг өгдөг, тав тухтай байлгадаг. Тэгээд тэр хүнд одоо сайхан мэдрэмжийг өгдөг боловч нөгөө талаараа цаг хугацаа өнгөрөх үед муу дадал зуршил нь эрүүл мэндээр хохирох, сэтгэл санаагаар хохирох, бие махбодын хувьд хохирох ийм асуудал үүсгэж байдаг. За сайн дадал зуршил гэхээр жишээлбэл ном унших. Хүн болгон ном уншихыг сайн зүйл гэдгийг бүгд мэддэг. Тэгээд 30 минут өдөр болгон ном уншъя гэхээр зарим хүмүүс бол нэг 7 хоног уншаад хайчдаг, зарим хүмүүс 10 хоног, за зарим хүмүүс 1 жил уншдаг ч юм уу тий. За альва нэг дадал зуршлыг өөртөө суулгахын тулд ер нь бол дэлхийн нийтэд судалгаа хийгдсэн байдаг. Хамгийн багадаа 21 хоног давтаж хийх, за хамгийн ихтэй 60 хоног давтаж хийхэд одоо 61 дахь хоногоос нь өөрийн мэдлгүй тэр дадал зуршлыг давтаж хийдэг болдог байна. За тэгэхээр одоо таны амьдрал
өөрөө одоо сайн дадал зуршлыг бий болохыг хүсэж байгаа юу байна вэ? За одоо ингээд бид нар ингээд жагсаагаад бичдэг, дасгал хийх, тийм ээ, зөв хооллох. За тэгээд дээрэс нь одоо ном унших. За мөн дээрээс нь одоо бичих, мөрөөдлөө бичих, хүсэл мөрөөдлөө бичих гэдэг ийм дадал зуршлуудыг бий болгох гэж байна гэж бодъё л та. За нүрээ цэвэрлэгч, арьсаар арчлах ч гэдэг юм уу. За тэгэхээр саяхан би нэг энгийн дадал гэдэг ном уншсан. За тэгээд тэр номыг дутуу бас уншсан. Тэгээд тэр номыг уншаад явж байгаа үед юу ойлгосон бэ гэхээр ерөөсөө л дадал зуршлыг хүн амьдралдаа байнга дадлыг зуршилхээр одоо муу зүйл хийлээд байна шүү дээ. Дадлыг маш зөв дадлуудыг өөрийнхөө амьдралд бий болгоцсон байхад тэр дадал зуршлаа дахин давтан хийсээр байгаад л хүн ерөөсөө амьдралд хүрэх бүрэн боломжтой юм байна гэдгийг ойлгож авсан. За тэгээд тэр номон дээр бичснээр бол одоо сайн дадал зуршлыг яаж амьдралдаа хэвшүүлж оруулж ирэх вэ гэхээр, за жишээлбэл одоо би нүрээ цэвэрлэхдээ ерөнхийдөө өглөө оройдоо цэвэрлэдэг байхгүй юу, арьсаа арчлахдаа. Тэгээд заримдаа одоо хүний хэмжээнд залхуурнаа. Тэгээл арьсаа арчлахгүй шөнө ингээд унтчихна. Тэгэнгүүт энэ арьсан дээр ингээд ийм юмнууд гарчих жишээтэй. За тэгэхээр одоо өөртөө арга сэтж байгаамаа. За ямар ч байсан орой унтах болоод ариун зүрийн өрөөнд орох үед шүдээ угаачаад шууд нүрээ цэвэрлэнэ гэдэг командыг тархиндаа бичсэн. За тэгээд тэрнээс хойш одоо шүдээ угаачаад шууд нүрээ цэвэрлэл унтчихдаг болсон. Энэ дадал зуршлыг давцаараа л нэг мэдгээд би тийм дадал зуршилтай болоод эвшчихсэн аль үзээ өглөө босоод нүрээ угаах үедээ нэг мэддэг төвөнгөө барьсан нүрээ цэвэрлж авах жишээтэй. Тэгэхээр танд байгаа одоо байнгын байдаг дадал зуршлаа та шинээр одоо хэвшүүлэх гэж байгаа дадал зуршилтайгаа холбож өгөх хэрэгтэй. Тэгээд тэрийгэ тархиндаа одоо бичээд кодлж гэсэн. За хэлчин л гэсэн. Ер нь кодлно гэхээр за одоо жишээлбэл би ингээд өглөө болгон 2 аяг ус ууна гэж боддог байхгүй юу. Тэгэл одоо бол нэг аяг нь бол удаан одоо нэг аяг уухтай байгаа. Тэгээд тэрний дараа болох тэр саплемент буюу одоо нэг витаминууд өөрийгөө одоо ингээд нэг эрчүүчтэй байлгах витамин, омега, тархины тэжээл, за тэгээд ногоон замаг гэх ингээд өөртөө уух ёстой витаминуудаа ингээд ерөнхийдөө аваад бэлтждэг. За тэгээд тэднэрийгээ ингээд уухтаа ер нь ямар ч монгол хүн, ямар ч хүн зэ дэлхийн бүх хүмүүс алдаг оног уудаг байхгүй юу? Альва нэг имийн бэлтгэл витамин гэдэгс бодисыг. Тэгэхээр тэрийгээ уудаг бас дадал зуршилтай болохын тулд би яасан бэ гэхээр 2 аяг ус уусныхаа хойноос би өөрийнхөө витаминуудыг ууж гинэ гэсэн юм код бичсэн. Тэгэл нэг л мэдгээд нөгөө юм шүүгээгээ онгойлгох үед нэрээ уух ёстой ш. Тэгэл уучдаг. Тэгэхээр аль болох өдрө болгон алдахгүйгээр ууж чадчихна гэсэн. За тэгээд ном унших дадал хэвшил. Сүүлийн үед бол одоо ном бас бага уншиж байна. Гэхдээ нөгөө англи хэл дээр бас номнууд уншаад байгаа. Нэг жоохон өгүүлбэрүүд уншиж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө номоо уншихдаа бас л нэг өөрийгөө байнга хийгээд байдаг одоо нөгөө зуршсан тийм зуршмал дадал зуршлээд шүү дээ. Тэрийгэ холбож хэрэгтэй. Жишээлбэл одоо оройн хоолой хийснийхаа дараа хүмүүс хэвтэх гээд байдаг байхгүй юу. Оройн хоолой хийсний дараа идсний дараа хэвтэх гээд байдаг. Тэгвэл 30 минут заавал босоо байх хэрэгтэй. 30 минут заавал ямар нэг идэвхтэй хөдөлгөөн хийж явах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор хүнд цэсний чулуу уусдаг хэвтчихээ. За тэгэхээр тэрийг яаж өөрчилсөн бэ гэхээр одоо би 30 минут оройн хоолой идлээ 30 минут шууд босоо байна гэсэн команд өгсөн. Тэрний хамгийн гоё арга нь бол оройн цагаа гэр цэвэрлэх. 30 минут гэрээ цэвэрлэх. Нэг шалаа угаах ч гэдэг юм уу те. Эсвэл ингээл хиймээр байгаа тоглоом хүүхдүүдийнхаа тоглоомыг хураах ч гэдэг юм уу. Яг л одоо танд дадсан дадлын хойноос шин хийх гээд байгаа дадлаа ингээд уурчих хэрэгтэй. Тэгэл тэрийгэ байнга хийгээд хахаар нэг мэдгээд тэр дадал зуршлыг хийдэг болчдгоо. Тэгэхээр та эхлээд одоо яг өөртөө хийхийг хүсэж байгаа ингээл хүн ингээл амар гоё мөрөдлүүдтэй шүү дээ. Дасгал хиймээр байна, зөв хоолмоор байна, тэ эрт унтмаар байна, ингээд эрт сэржимаар байна. За тэгээ ус ингээд уужимаар байна. Дэглэн баримтламаар байна.
хүний хүсэл мөрөөдөл бол хязгааргүй байхгүй. Өөртөө ингээл сайн зүйлүүдийг наах сонирхол бол маш их байгаа. Гэхдээ хүний өөрт нь тогтсон хуучин муухай дадал зуршлууд нэг хоошин татчихл гэдэг надад ч гэсэн байгаа тийм. Өглөө ингээд ирж босох гэхээр ингээд нойр өрдөг ч юм уу тийм. Цалхуу өрдөг. Яшиг гэж бодох үе байна штэ. Тэгэнгүүт яг ямар бодлоор одоо тэрийг сольждаг вэ гэхээр би ч одоо өглөө хичээлтэй юм шүү дээ тий. Өглөө хичээлтэй өглөө би ингээ нөгөө хичээлээ тавтах хэвээр тэгээд юу ярих гэдгийг ярих вэ гэдгийг орой бэлдэх хэвээр гэх мэтчлэнгээр ингээд дандаа тархиндаа л команд өгöd. Тэр тархиндаа өгсөн командыг тарих ингээд бүр ингээд 60 хоногийн турш давтаж яг нэг цагт хийгээд хахаар 61 хоногт нь өөрөө шууд автоматар хийж эхэлдэг байхгүй. Тэгэхээр яг л бид нэр одоо ингээд шинээр нэг олон дадал зуршлыг нэг дор ингээд хэвшүүлж хэрэггүй. Яг гэвэл хүн өөрөө ядардаг, стресстэй, тэрийг хийж чадахгүй байгаадаа бухимддаг. Тэгээд ирэхээр хүн өөрийгөө чамлаа заа нэр бүтэхгүй гэж хэлдэг. За тэгвэл шинээр бизнес хийж байгаа хүмүүст зориулаад маш гоё бас шинэ дадал зуршил тогтоох юм бол та бизнесээ хийгээд явж байхад хамгийн түрүүнд хийх ёстой юм бол пэйж хуудас гэдэг. Одоо дараагийн хичээлүүдээр пэйж хуудас яаж хөгжүүлэх үү, сэтгэл хөдлөлөө яаж удирдах уу гэдэг ингээд нэг 20 сэдвээр нэг сэдвийн хүрээнд 20 сэдвээр парт 1 2 3 гэсэн юм нэгэн 6 парт хичээл буюу 120 хичээл сургалтыг орох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр одоо дөнгөж ихний нэгдүгээр парт нь л явж байгаа. Тэрний 19 дахь хичээл нь явж байгаа байхгүй. Тэгээд 17 дахь хичээлээс ахуулаад YouTube дээрээ тавьж эхэлсэн. Тэгээд ямар бодол санаа төрсөж байгаа вэ гэхээр бизнес эрхэлж байгаа хүмүүс өдөрт 1 пост оруулна гэсэн зорилго тавиа. Хамгийн эхлээд те бүр ингээл өдөрт 4 мөрвийг оруулна гэж амждаггүй байхгүй юу? Яг үнийг хэлгээд яг нөгөө програмчлалч юм бол амждаг л да. Гэхдээ яг хүн эхлээж ингээд маш их даалгаврыг өөртөө өгөнгүүт шантардаг. Тэрний оронд жижиг ялалтуудыг байгуулж өөртөө кайфтайгаар одоо нэг японочдын хэлдгээр нэг икигай гэж байдаг байхгүй юу? Японочдын хувьд амжилтанд хүрнэ гэдэг зам нь happy байдаг. Аз жаргалтай байдаг. Монголчуудын хувьд гэх юм бол амжилтанд хүрснийхаа дараа аз жаргалтай болно гэл тэгэл ингээд дунд нь маш их хийж байгаа актив одоо ингээд үйлдэл байгаа шүү дээ. Хичээгээл чамаагаад байгаа тэр үйлдэлүүдийг аз жаргалтай байна гэж ерөөсөө боддгууд хамгийн гол нөгөө нэг икигай буюу амьдралын утга учирыг зөв ойлгох орч идэг. Тэгэхээр бид нэр икигайя бас өөрчлөх хэрэгтэй. Тэрний юу гэхээр магадгүй миний хичээлийг үзэж байгаа та нар маань энэ цаг мөчтөд бас талархах хэрэгтэй. Кодогогийн хичээлийг үзэж чинь ямар гоё юм бэ? Би өөртөө зориулаад хөрөнгө оруулалт хийгээд нэг ч гэсэн хичээл сонсчлаа ямар гоё юм бэ? Гэт ингээд жижиг ялалтуудыг тархиндаа бий болгоод жижиг дадлуудыг өөртөө суулгах хэрэгтэй. Мэдээж дадал хэвшлийг бий болгоход маш хэцүү. Сайн дадал хэвшлэл таныг ингээд ядраан, салхаан тэгээд дээрээс нь волейбол гэсэн бодлуудыг өгөх болно. Харин муу дадал зуршлал чи гоё байна. Хэвт тэ хоолой идчихээ хэвт 30 минут босоо байж яадгийн тэ тэр зэмчийн зөвлөмж ямар хамаатай юм хоол дасгал хөдөлгөөн хий гэж хүн болгонд хэлдэг тэ. Дасгал хөдөлгөөн гэхээр хүмүүс ингээл нөгөө йогийн гудс бэлдээл тэгэл пүүз аваал тэгэл амар гоё өмд цамц аваал тэгэл ингээл бүр ингээл хөгжим сонсох чихвч аваал уцаа гоё болгоод ингээл бүх йог хийх одоо ингээд нэг дасгал хийхэд хэрэгтэй бүх орчин бүрдүүлдэг байхгүй тэнгүүтээ дасгалаа хийдэг. Тэрний оронд зүгээр л танаа гэрт ингээд ширдэг байгаа шүү дээ. Ширдэг байж болно, хивс байж болно. Заавал йогийн гоц шаардлагагүй зүгээр л өдөрт 30 минут дасгал хөдөлгөөн хийх тийм зоригтой байх хэрэгтэй. Тэрийг ингээд хийсэндээ талархаад вау би 30 минут дасгал хийчлээ шүү дээ. Ямар гоё мундаг юм бэ те. Маргааш бас хийж үзнэ гэхэд ингээд байх хэрэгтэй. Тэгээд маш гоё нөгөө юу гэдэг шүү дээ. Оюуны хөдөлмөр хийдэг хүмүүс дасгал хөдөлгөөн хийгээд биеийг амардаг. Дасгал хөдөлгөөн хийж одоо нөгөө биеийн ачаалттай ажил хийдэг хүмүүс оюуны хөдөлмөр хийхээр тархин амарч биеийн амарсан мэдрэмж авдаг гэж байгаа. Тэгэхээр яг
тийм мэдрэмжүүдийг өөртөө байнга бий болгож явж ах хэрэгтэй юм аа. Тэгэхээр шинэ дадал зуршлыг хэрхэн яаж өөртөө суулгах вэ гэдэг аргаасаа хуваалцлаа. Магадгүй танд би ийм дадал зуршлыг одоо суулгахдаа ингэж ийсэн. Би өглөө бас дадал зуршлыг ингэж ийсэн гэх. Тэгэд хамгийн гоё дадал зуршил бол бас нэг өөртөө сайн болгох дадал зуршил бол юу вэ гэхээр бусдад заах. Одоо өглөө эрт босч чаддгүй байлаа шүү дээ. Би бол өглөө эрт босч унтдагтай байсан. Тэгээд өглөөс босдог дадал зуршилтай болохын тулд 100 хоногийн челленж гэх нөгөө өглөөний гайхамшиг гэдгийг онлайнаар 100 хоног зүүмээр хийсэн. Тэгээ одоо 100 хоногийн баяраа тэмдэглэсэн. Одоо бол бараг 1 жил болсон байх. Тэгээ тэрнээс хойш тэр нөгөө зүүн орж ирдэг лидерүүд, захирлууд маань өөрсдөө цаашаа үргэлжлүүлээд өглөөний гайхамшиг хийгээд явдаг болсон. Миний хувьд гэх юм бол өглөөний цагаараа өглөөний гайхамшиг хийн, өөр бусад зүйлүүд амжуулдаг ийм болсон байгаа. Тэгэхээр дадал зуршил гэдэг зүйлийг та өөртөө үнэхээр ингээд би нэг 30 минут ном уншдаг болчмоор байна. Би үнэхээр 30 минут нэг дасгал хийдэг болчмаар байна. Арьсан арчлаа сурчмаар байна. Өглөө болгоныг орой болгоныг нүрээ арчлаа сурчмаар байна гэх юм бол өөртөө бас ингээд урам зориг өгч өөртөө жижиг ялалтуудыг байгуулж өөртөө байгаа жижиг дадал зуршлуудтай холбох тийм ээ. Ингэж явах юм бол маш гоё дадал зуршлууд тогтдог шүү гэж одоо миний одоо өдийг хүртэл хөрөнгөлөөсөн туршлагаас хэлмээр байна. Магадгүй та нар маань маш гоё дадал зуршлуудыг өөртөө бий болгож чадсан бол тэрийг бас комент хэсэгт хуваалцаарай гэж хэлмээр байна. Нэрийн нэг сая нөгөө ярьж ирсэн юм мартах гэж шít. Бизнес эрхлэгч хүмүүс байх юм бол та бүхэн маань өдөрт нэг шинэ зүйлийг сур, нэг шинэ постэр танилцуулах юу гэдгийг тийм зүйлүүдийг банк Facebook дээрээ пэйж дээрээ оруулах хэрэгтэй. Профайл буюу нүүр номороо бол бизнесээ бол их сурталчлах одоо шаардлагагүй болсон. Дэлхийн нийтийн чиг хандлага бол Instagram, TikTok, YouTube, за мөн дээрээс нь Facebook пэйж дээр ажиллаж байна. За тэгээд цаашлаад Twitter, LinkedIn ингээд маш гоё програмууд би болж байна. За мөн дээрээс нь AI гэдэг тийм ээ хиймэл оюун ухаанууд бас би болж байна шүү. Тэгээд цаашдаа хичээлтэй минь хамт байх юм бол тэр талаар бас сонирхон судлаж бас жижиг видеонуудыг хичээлүүдийг оруулах нь болно. За ингээд таалагдсан бол лайк дараад комент үлдээгээд subscribe дараарай гэж хэлж байна. Тэгээд та нартай өдрийг ирч хүч дүүрэн өнгөрүүлээрэй. Morning Power Kotakoгийн аялалжид хичээл ингээд өндөрлөж байна. Тэгээд өглөө ирч хүч дүүрэн өнгөрүүлээрэй. Өглөөний 5 цаг, өглөөний 1 цаг өдрийн 5 цагтаа тэнцдэг учраас өглөөний 1 цагаа өөртөө зориулж үр бүтээлтэй суралцаж шинэ дадал хөвшлийг бий болгож гоё байж тэгээд хөвшөөрэй гэж хэлмээр байна. Тэгээд шинээр суулгах гэж байгаа дадал хөвшлүүдээ комент хэсэгт заавал үлдээгээрэй. Баярлалаа. Тэгээд бүгдээрэнд амжилт хүсье.